Барилгын байгуулалтын яам голом том хамтран орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10% болгох ажилд хамтрахаар өнөөдөр санамжчиг байгууллаа. Энэ нь эхний ээлжинд иргэд авах орон сууцныхаа төлбөрийн 10%-ийг бэлнээр төлж, үлдсэн 20%-д нь барилгын байгуулалтын яам, арилжааны банкуд, орон сууцаа борлуулж буй барилгын компаниуд хамтран баталгаа гаргадаг болохоор тохиролцсон гэсэн үг юм. Гэхдээ иргэдэд зээлийг олгож эхлэх хугацаа тодорхойгүй хуваар үлдлээ. Салбарын яамнаас нь барилгын компани, арилжааны банкуд нэгдсэн ойлголцоолд хүрч ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байна. Харин арилжааны банкуудын тухайд ипотекийн 8% хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой. Гагцхүү улсын хурал зээлийн эрсдэлгүй орчныг бий болгох ёстой гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл үйл хөдлөх хөрөнгөний тухай хуульд барьцааны асуудлыг иргэн банк аль алиных нь эрхийг хангасан заалтыг оруулж өгөх шаардлага тулгарчээ. Ерөөсө банк өнөөдөр нэгэн засгийн газрын тогтоол гараад хэрэгжүүлэх тэр үүд хаалгыг нэгээд өгсөн учраас аж ахуйн нэгжүүд маань компаниуд маань банкудтай тохиролцоод өнөөдөр тэнд моргжийнхаа зээлийг ипотекийн 8%-аар солих ийм боломжтой хувилбараар л бид сонгож байгаа. Манайх энэ 10% урьдчилгаатай орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм боломжтой юм байна. Тэгээд энэний тулд тодорхой журам баталгааны журам болон ипотекийнхаа зээлийн шаардлагуудад өөрчлөлтүүдийг оруулаад тэрнийхээ дагуу хэрэгжүүлээ явах юм бол бас хэрэгжих юм болцоонд байна гэж харж байна. Улсын хэмжээнд ашиглалтанд орж эзнээ хүлээсэн нийт 839 айлын орон сууц бүртгэгдснээс орон нутагт 580, нийслэлд 350 орон сууц байна. Дээрх орон сууцаас иргэн байр авахын тулд урьдчилгаа төлбөр 10% төлж, арилжааны банк, тухайн барилгын компани, барилгын байгуулалтын яам үлдсэн 20% баталгаа гаргаж 8% зээлээр борлуулах эхний алхам дээрх байгуулагдсан санамжчгийн хүрээнд тавигдсан юм а. Эрсдэл байхгүй болов гэж бодож байна. Яг гэхээр банк болгон дээр тодорхой хэмжээний өөрсдөө барилгын компаниуд нь өөрсдөө хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээний зээлүүд авч байгаа. Тэгэхээр энийг заашгүй бид явуулах хэрэгтэй. Явуулахын тулд бид үндсэн дэвлийн ажлыг явуулах гэдэг юм л да. Орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10% болгох засгийн газрын хөтөлбөрт хүн бүр хамрагдах боломжгүй. Зөвхөн нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан өрхийн амжиргааны төвшний 5-аас 10 бүлэгт хамрагдсан өрхүүд хамрагдах боломжтой юм а. Орон сууцын 8% хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30% байсныг 10% болгож 20%-ийг төр зээлийн батлан далтын сангаас баталгаа гаргаж өгөх засгийн газрын тогтоол өнгөрсөн зун гарсан байдаг. Гэтэл улсын төсөв алдагдaltaй гарч улс орны эдийн засаг хөмөгдсөн шалтгаанаар орон сууцын урьдчилгаа төлбөрийг хязгаарнаас 10% болгох вэ гэдэг хариултгүй хуваар байсан. Мөн засгийн газар орон сууцын урьдчилгаа төлбөрийн 20%-д баталгаа гаргаж өгөх бол заавал 20% тэнцвүүц бэлэн мөнгийг арилжааны банкуудын дансанд байршуулах ёстой гэсэн шаардлагыг банкуд тавиад ирсэн юм а.